ах Сиднейд очиж найзаас хүү австралч таана байна гэж асуусан. Гар курсээс өгдөг тэтгэлгүүд бас маш их байдаг. Эсэж оршин цагаасаа бол ээж аваасаа бол огт мөнгө аваагүй. Энийг бол манай баг шинэ Монголынхан баг бүгдээрээ юм шүлэг шиг мэддэг. Зөвшөөрчөөд хахад хэлээр бас гаргадаг. Айгуу сайн Японы сэтгэл бүр ямар аим лаг юм бэ гэж боддог. Жолооч нь гарч ирснээр хүн болгоно дээр очиж ясч уучлах байдаг ч гэж. Ийм ичимхий батсан ч юм уу тэрийгээ тэр хүртлээр сандаараагүй байсан дотор судлаацуулахгүй ганц юм татахгүй болоо. Эзэн юм угаас үзээ яддаг байг намайг тандаад бодож өгдөг байсан юм. Тэгэхээр өмнөх бичлэг маань ээж маань үзээд битгий хотго шүүг гадалзуулаад бай. Битгий өөрийгөө доош нь хийгээд байсан. Тэгэхээр энэ удаагийн блогоор би өөрийгөө дээш нь хийх гэж байна. Хэрхэн би амжилтанд хүрсэн 10 нас ах болцох гэж байна. No. За тэгэхээр энэ бичлэгээр болохоор зэрэг би Япон, Австрали, Америкт сурсан өөрийнхөө туршлага дээр үндэслээд одоо амьдрахад сурахад ер нь зардал мөнгө болон бусад зүйлсийнхаа талаар ямар ялгаатай байдгийг юу давуу талтай санагдсан өөрийнхөө туршлага дээр болон жоохоо судалсан зүйлс дээр үндэслээд бичлэг хийх гэж байна. Тэгэхээр хин нэгэн одоо энэ гурван улс руу ч юм уу ямар нэгэн улс руу явах гэж судалж байгаа, сонирхож байгаа, эсвэл амьдрахаар сонирхож байгаа ч юм уу тиймэрхүү хүмүүс байх юм бол энэ бичлэг маань жоохон ч гэсэн нэмэр болох байх гэж найдаж байна. Гэхдээ бичлэгнийхээ урд нэг юмыг бол хэрэгтэй. Энэ гурав улсад сурсан одоо статус маш өөр байгаа. Тэгэхээр зөвхөн миний өнцгөөс миний сурсан өнцгөөс миний өөрийн туршлагаас гэдгийг бас сайн ойлгож аваарай гэж хүсмээр байна. За жишээлх юм бол би Японд болохоор зэрэг 100% тэтгэлэгтэй бүр амьдрах зарлаа хүртэл багтаас юм тэтгэлэгтэй бол суралцж ирсэн. Тэтгэлэггүйгийн хооронд ялгаатай байгаа учраас тэр өнцгөөс бас ярьж магадгүй. Японд болохоор 4 жил сурдаг. Тэгээд 4 жилийнхаа хичээлийг манаас оруулахаар тэр 4 жилийн хичээлийг шахаад 3 жилд үтчих болдог гэсэн байхгүй. Тэнгүүтээ 4 жилээр төгснө. Гэхдээ 4 дахь жилдээ хичээлгүй байж болно. Зөвхөн дипломын ажлаа бичгээр ингэж хичээлээ сонгож болдог байсан учраас 3 жил бүх хичээлээс шахангуудаа сүүлийн 3 дахь курсээс хичээл багтаа болоод ирэнгүүтээ маш их ажил хийгээд 2 жилийн хугацаанд ажил хийж мөнгө цуглуулад тэнгүүтээ Америк руу явахаар шийдсэн. 2 жил арай хүрээгүй. Тэгтээ бараг л ажилласан. Тэгээ 2 жил хэлний бэлтгэл зураад анх очихдоо л энэ өдөр буцна гэдгээ бараг шийдчихсэн гэсэн үг. Тэгээ буцаад Монголд хараад 6 жил ажиллаж агаад одоо болохоор магистр хийх гээд энд ирсэн байгаа хгүй. Тэгэхээр энэ болгон маань шал өөр ситүэйшн. Эхнийх нь тэтгэлэгтэй, хоёр дахь нь өөрийнхөө мөнгөө цуглуулсан явсан. Одоо дахиад энд хүүхдтэйгээ ирсэн ч гэдэг юм уу. Тэр өнцгөөс ярьж байгаа учраас тэрийг маань сайн ойлгоорой. 19 настайгаас эхлээ ингээ гэрээсээ гараа явцсан. Тэр цагаас бол хойш бол сургуультай элсэж оршин цагаас бол ээж аваасаа бол огт мөнгө аваагүй. Ерөнхийдөө өөрөө ингээ зохицуулаад явж байгаа. Тэгэхээр тэгэж явах боломжтой гэвэл энэ 3-аас 3-аа боломжтой гэж би бол хариулнаа. За тэгээ нэг нь бол яриад явъя. За хамгийн эхлээд визний тал дээр болохоор зэрэг миний бол туршлагаар миний очиж үзчихсэн хамгийн одоо визтэй орн дундаас хамгийн айгу дайггүй виза гаргадаг улс болохоор зэрэг Япон улс гэж би боддог. Гэхдээ Япон улсын виз болохоор зэрэг маш богино хугацаар гардаг. Аялын визээр хөр нэг 15 хоног гардаг ч юм уу тий. За бүр ингээ сургуульд очиод шалгалт өгөхгүй явж байгаа юм бол 3 сараар гардаг ч юм уу. Ямар ч цайгүй богино хугацаар гардаг. Гэхдээ гаралт нь бол нэг баг 2-3 хоног дотор гарчдаг тий. За Америкийнх болохоор зэрэг би Америкийн виза яаж авсан бэ гэхээр 3 дугаар курст болохоор нэг сурагч солилцооны хөтөлбөрөөр нэг 2-7 хоногийн хичээл Хавайд авахар болсон байхгүй. Тэгэхээр сургуулийнхаа журмаар нэг аялын визтэй байсан. Тэгээд хэлний бэлтгэл явна гэхдээ шууд нөгөө хэлний сургууль руу аплайдаад сургалтын визээр явах гэхээр илүү зардал нь өндөр тусаад байсан бөгөөд хугацаа их орох гэсэн учраас шууд юу гэж хийсэн бэ гэдэг нь Америк руу болохоор зэрэг тэр визээр ашиглаж ороод тэндээ очиод визнийхаа төрлийг бол солиулсан байгаа. Тэгээ ингээд солиулахад болохоор зэрэг тодорхой хэмжээнд бол хугацаа ордог. Нэг 2-3 сарын дараа нь хариу нь бол ирдэг. Гэхдээ энэ хугацаанд болохоор зэрэг тэндээ ингээ өнгөө сургуулиуд байж идэг. Амар их олон иммигрантуудтай орон чи ингээ тэднийгээ ингээ нийгэмшүүлэхтэй хил усын сайжруулах зорилгоор тийм өнгөө их сургуулиудын хажууд ч юм уу тийм том сургалтын төвүүдийг бас ингээ байлгаж идэг. Тэнгүүд тэрэнд нь очиж бүртгүүлээд ингээ явсан. Тэр нь бас айгүй мөнгө хиймсэн бөгөөд шууд ингээ хичээл рүүгээ ороогүй яг ингээ бейсик юмнуудаа ингээ сэргээгээ сайжруулад явхад бол бас нэлээд нэмэртэй байсан гэж би бол боддتي. Би ингээ сурах цалцаагаар хүртэл явах гээд ингээд хүртэл миний виз нэг удаа татгалцчихсэн. За яг юунд болох байгааг нь мэддэхгүй амар мангар. Тэгээ хоёр дахь өвч тэгж авч ирсэн шүү дээ. Бүр санаас өөрлөгтэй хахад. Тэнгүүд виз нь тэр нөгөө иммигрантын зөвшөөрчөөд хахад хэлээр бас гаргадаг. Айгуу сайн тийм ялангуяа жуулчны визэн дээр бол бүр амар тийм чанга байт юм билээ. Тэгээ жуулчны визээр явах гэж байгаа л ер нь Чикагогоор бити ороор. Өнөөдөр би Америкт Чикагод байсан шүү. Зөвхөн Чикагод байсан. Тэгээд ингээ хэлээр оруулахгүй бөө юм болж бүр гайхаад
яагаад виз нахад оруулахгүй байгааг юу ч ойлгохгүй. Тэгээ бөө юм болж барьж цаад газраас нь залгаж малгаж ингээд баах юм болж 12 цаг хил дээр ижиж би орсон явдтаа. Тэгэхээр Америк бол тэр тал дээр нэлээд чанга санагдсан. Австрал бол виз нь гарах гэж бүр үнэхээр амар боддог. Энийг баг өгсөн хүн болго мэдэх хаа ёо. Сая миний виз яаж жил ковидтэй давхцсныг ч хэлэх үү, бараг л юм бүтэн жилийн процесс, гэр бүлээр ирэхэд бол бүтэн жилийн процесс болсон. Гэхдээ гараад ирсэн байнаас визнийх нь нөхцөл бол янз бүр байдаг шүү дээ. Тэгэхээр жишээлбэл Японы визний, оюутны визний нөхцөл нь болохоор зэрэг 7 хоногт 28 цаг ажиллах хэрэгтэй. Тэр нь бол хаанч ажиллаж болно. Дагалдан визэнд бол байхгүй. Америк болохоор зэрэг кампустай 20 цаг ажиллах хэрэгтэй. Гадуур бол ажиллах хэрэг огт байхгүй. Дагалдан визэнд бүрч байхгүй. За тэгэнгүүтээ Австрал болохоор 20 цаг байснаа сая ковидээс хойш 40 цаг болсон байгаа. Дагалдан виз буюу одоо гэр бүлийнх нь хүнийх нь виз гэсэн үг шүү дээ. Тэр нь болохоор зэрэг бас 20 цаг байснаа 40 цаг болсон буюу 7 хоногт бүтэн цагаар ажиллаж хөдөлмөрлөх хэрэгтэй гэсэн үг байхгүй юу? Тэгээд энэ нь сунгагдаад ирэх одоо 23 оны 6 сар хүртэл сая сунгагдчих шиг болсон. За гих мэтлэн нөхцөл нь бол ийм учраас магадгүй Австрали руу хүмүүс гэр бүлэрээ илүү тийм хууль ёсны дагуу ажиллаж хөдөлмөрлөх гээд тэгээд гэр бүлийн виз бас илүү олгодог болохоор илүү ирээд идэм болов уу гэж харсан. Оюутны хувьд ерөнхийдөө энэ гурав улсыг ямар юм бэ гэдэг талаар ярив. Япон болохоор бол зэрэг би бол магадгүй Япон бол ерөнхийдөө гадаадд сурах гэж байгаа айгүй зөв сонголт байж магадгүй юм шиг санагдсан. Яа энэ одоо ингэж явж үзснийхаа туршлага дээр. Япон руу явах ерөнхийдөө бол тавчхандаа ихэд хоёр бол арга зам байдаг. Энийг бол манай бараг шинэ Монголынхан бараг бүгдээрээ юм шүлэг шиг мэддэг. Нэгдүгээрхэн зам нь болохоор зэрэг засгийн газрын тэтгэлэг гэж байдаг. Тэр нь бүржиний онгоцны очих зардлаас эхлээ бүх юмыг гаргадаг. Тэгээ бакалавр, магистр, судлаач оюут ингээд маш олон төрлөөр байдаг. Энд Япон хэлтэй байх шаардлагагүй, зөвхөн шалгалтын давах хэрэгтэй болдог. Нөгөөх нь хувийн зардлаар гэж байдаг. Энэ нь болохоор зэрэг Япон хэлтэй байх ёстой. Гэхдээ өөрийн биеэр тэр улсад очиж шалгалтаа өгөө тэнцээд сургуультаа ордог. Ийм хоёр боломж байдаг. Хэрвээ тэтгэлэггүй очлоо гэж бодоход бас төлбөрийн хувьд ерөнхийдөө бусад орнуудтай харьцуулахад ямар гайгүй. Жишээлх юм бол манай сургууль болохоор зэрэг хагас жилийн төлбөр нь 26 ман буюу за одоогийн ханшаар бараг 9 сая орчим төгрөг юм уу да байдаг байсан. Тэнгүүтээ дээрээс нь бид хэдийгээр тэтгэлэгтэй ч гэсэн гадаад оюутан гингүү 50% манай сургууль хөнгөлөөд өгчдөг байсан. Тэгэхээр нэг 4 сая 500 орчим төгрөгийг бол хагас жилдээ төлдөг байсан. Харин бусад нөгөө Америк, Австралиуд ч юм болохоор нутгийнх нь хүн биш байх юм бол төлбөрөө даблтаад 2 дахин илүү төлөх болдог тий. Тэр тал дээр болохоор Япон ерөнхийдөө ингээ гадаад оюутнуудыг бүр дэмжих асар их хөтөлбөртэй юм шиг санагддаг. Тэтгэлэггүй ирлээ гэж бодоход бас бакалавр дээр айгүйх олон тэтгэлгийн сонголтууд байдаг тий. Rotary юу ч үгүй компани маш олон сонголтууд байдаг. Тэгээ сургуультайгаа холбоотой ер нь ингээ хичээгээ сурж байгаа хүнд бол бас нэлийн боломж байдаг. Эхний 2 жилдээ олдохгүй бол 3 4 дугаар курсээс өгдөг тэтгэлгүүд бас маш их байдаг. За тэгээд бас манай сургууль одоо сургуулийн рекламад байгаа юм шиг тийм. Манай сургууль бол ерөөсө гадаад оюутныг бол янз бүрээр дэмждэг байсан. Дээрээс нь гадаад оюутны дотор байр гэж байдаг. Тэр нь сарын 4,000 йен буюу Монгол мөнгөөр одоогийн ханшаар 120,000 төгрөг. Тэгтээ тухайн ханшаар бараг 80,000 төгрөг гэсэн. Сарын тэгж өгдөг. Тэгээ юу ч хуваалцахгүй дотор байр мөрчлөө бүх баан жордлон бүх юм нь өрөөнд дотор галтгооны хүртэл өрөөнд дотор байдаг жижигхэн өрөө. Гэхдээ бүх юмтай ийм хөөрхөн дотор байранд эхний жил амьдрах боломжтой байдаг. Хоёр дахь жилээс бол гарах хэвээр. Америк, Австралийн хувьд болохоор зэрэг би төлбөр нь бол ойролцоо юм шиг байгаа. Америкийн сургалтын төлбөрийг бол сайн санахгүй байна. Гэхдээ хэлний бэлтгэл болохоор зэрэг сарын $500 орчмоор л сурдаг байсан. Тэгээд дунд нь бас нэг 2 сарын жилийн нэг брейк авч болдог. Тэр хооронд ажил хийгээд мөнгөө ингээд олоод авах боломжтой. Австралид болохоор магистр жилийн 2 жилийн хөтөлбөр жишээлбэл $52,000 байдаг. Австралийн сургуулиуд дээр нэг даваатай юм ингээд харах юм бол ерөнхийдөө айгүй цөөхөн их сургуультай. Бөгөөд нэлийн ранкууд нь бас тажгүй. Бараг тал сургууль нь ихний топ арайш гэж ажиллах байна. Ерөнхийдөө ранкууд нь бас нэлээд дажгүй сургуулиудтай сургалтын систем айгүй сайн юм шиг бол санагдсан. Яагаад би надад сурж байгаа сургуулиа сонгосон бэ гэхээр арай ранк нь арай гайгүй өөр нэг хоёр сургуульд бол тэнцсэн. Гэхдээ төлбөрөө бодоод үзэнгүүд энэ нь 50% тэтгэлэгтэй нөгөөдөл нь 30% тэтгэлэгтэй ч илүү иймэрхүү байсан учраас бараг жилийн $10,000 хэмнэлт гарч ирсэн учраас энэ сургуультай сонгогдол ирсэн байгаа. За дараагийнх нь болохоор зэрэг амьдрах зардлын хувьд яриа л та тийм. Нэгдүгээрт бол байрны зардал те хамгийн том зардал шүү дээ бидний.
би жишээлбэл Японд байдаг байхдаа жишээлбэл 3 мангийн байранд байдаг гэсэн. Би байрнаас гарлаа гэсэн чинь бүр 2.5 ман буюу сарын одоогийн яншаар 750 мянган төгрөгийн байранд байсан байхгүй. Токио Мокиод бол арай нэг 5 ман 6 ман хавцаа байдаг. Тэр нь болохоор зэрэг сая 500, сая 600 хавцаа тиймэрхүү үнээр бол байдаг гэсэн үг. Харин Америкт очисон чинь амар шоконд оруулсан юм. Битэрийн студио буюу ганц одоо Монгол ойлголтоор нэг өрөө байр болохоор зэрэг $800 гэсэн. Би бүр амар шоконд орбоо. Гэтэ $800 байр төлчүүд яаж амьдрах юм бол тоо гэдгсэн чинь бүр тэр Калифорниа ч юм уу те өөр мужууд руу бүр үнэтэй байдаг гэсэн. Жохон хатуусаа зайтай бас байх юм бол нэг 400 500 гарч юм уу те ингээд бас байх боломжууд байт юм билээ, хүмүүсээс тэгж амьдэрдэг. Тэгвэл Америкт чинь нэг хэцүү юм болохоор зэрэг нэг гоёх нь ингэж заахаар хэдэн километр вэ гэдэг шиг те ингээд юм хитрхээ том газар нутагтай болохоор ингээд бүгд баг машины соёлтой. Би тэр дөнгөж очсон юм чинь манайх энэхүү энд ингээд нэг юм Япон дэлгүүр байгаа те хоёр тийш очиж үзэл үзэхгүй юу гэхээр би тэр гараа талхсан дэжэлцсэн байсан. Баг 37 8 гарацын халуун цаа энэхүү юм бол гэ гараа алхсан чинь тэр нь баг нэг талдаа 30 минут алхдаг тийм газар байсан заяа. Тэгэхээр яг тэр шиг ийм машины соёлтой хамаг юмнууд ингээд алхагдсан байдаг учраас бид тэр төвдөө байгаад сургууль ажилдаа ингээд явах хэрэгтэй болсон учраас төвдөгөө жоох ойрхон. Гэхдээ яг төвдөө бол биш тийм байранд $800-аар л амьдардаг гэсэн. Энд болохоор зэрэг өмнөх та нар манай хөм төрийг үтсэн бол 7 хоногийн $480 Австрали буюу сарын $2000 4 сая жоохон гарантай төгрөг гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэгж төлтөлдөг байгаа. Тэгэхээр ингээд өсөөл яваад байгаа. Тэгэхээр байрны зардлын хувьд бол үнэхээр юм байна. Тог ус болон бусад зардлуудын хувьд бол ер нь 3 улс бол ойролцоол санагдчихж байгаа. Хүнсний хувьд ч гэсэн ерөөхдөө амар ойролцоо санагдчихж байгаа. Ерөөхдөө баримжаадлаад хэлэх юм бол яг Монголтай адилхан л гэж хэлмээр байна. Яагаад гэх юм бол яг тооцоод үзэхээр зардлын хувьд яг Монголтай адилхан юм шиг санагддаг. Гэхдээ жимс ногооны хувьд бол арай хамаагүй хямдхан өөртөө хийж байгаа учраас тийм. За тэгээд мэдээж энэ төлбөрөө төлөхийн тулд тэрнтэйгээ дөхөө одоо цагийн хөлс нь ямар байдаг вэ гэдэг тал дээр ярих юм бол Японд болохоор зэрэг тэр тухайн бүс нутгаас шалтгаалаад өөр одоо Токиод арай өндөр ч үт юм уу бүр зах руугаа явуул арай хямдхан ч үт юм уу. Тэгээ харах юм бол нөгөө convenience store гэдэг дээ шүү дээ. Одоо манайхаар CEO 7-Eleven гэдэг. Тэр convenience store-ууд бол хамгийн бага цалин өгдөг. Тэрүүгээр нь ерөөхдөө энэ газрын цалингийн хэмжээ ерөөхдөө ямар хөө байдаг вэ гэдгийг ажиглаж болдог. Миний амьдардаг бас Нагано гэдэг хот маань болохоор зэрэг Токиогоос 4 цагийн зайтай байдаг байсан. Тэнд болохоор комбинигийн цалин дунджаар 750-аас 800 йен буюу нэг 24,000 төгрөг цагийн орчим төлдөг. Миний хийдэг яг өөрийн маань хийдгээс ажиллахаар зэрэг 1000 йений цалинтай буюу 30,000 төгрөгөөр ресторанд ажилладаг байсан. Хагас бүтэн сайн болохоор хормон дээр зөөгч хийдэг байсан. Энэ нь болохоор 1700 буюу ер нь нэлээд өндөрт орно. Бараг тэрнээс өндөр цалинтай би тэнд ажиллаж байгаа юм болоорой. Тэгээ би зөндөө ажил хийсэн л да. 1700 йен бол яг би 4 жилийн хугацаанд бас хийсэн. Тэгээд нэлээд өндөр цалинтай ажилласан хэрэг цагийн 51,000 төгрөг орчим юм байсан. Америкт болохоор зэрэг золоо болохоор сүшиний газар ажилладаг байсан. Би болохоор хумсны салаанд бол ажиллаж эхэлсэн. Ингээд ажиллахад бол өдрөөрөө тооцох юм бол 8 цаг ажиллаж байгаа хгүй. Тэгэхээр дунджаар нэг тип мэдтэйгээ нийлээ $100 орчим бол олдог байсан би. Золоо бас нэг тэр хавцаа бол олдог байсан. Тэгээ бодоо явахаар бас хангалттай бол амжирч болох хэмжээний. За Австралийн хувьд болохоор зэрэг энд бол хүмүүс голдуу дөнгөж ирж байгаа хүмүүс голдуу одоо буудлын ажил эрэгтэйчүүд нь болохоор төмрийн ажил хийдэг юм байна лээ. Тэгээ төмрийн ажилнаас нэлээд цалин өндөртэй юм билээ. Цалин өндөртэй болцсон гэсэн бас ингээд нэмэгдэж явсаар хагаад ковид үеэр бүр өсөөд одоо нэлээд өндөр цалинтай болсон гэсэн өдрийн баг $300 хавцаа байдаг юм а да. Супермаркет энтерт ажиллаа гэж бодоход болохоор зэрэг $20,000 цалинтай гих мэтчлэн бол байд юм байлээ. За тэгээ ерөөдөө хүмүүс юу хийдэг вэ гэхээр Японд бол зөөгч голдуу хийдэг байсан. Зөөгчийн ажил бол маш их байдаг. Ер нь ажил бол олдц маш дажгүй бас их байдаг. Хилтэй бол штэ тийм. Юунд бас хэлэхгүй бол ер нь хэцүү. Япончууд ч өөрөө англиар муу ярьдаг учраас өөр хэлний ажил маш ховор. Англи багшийн ажил байдаг. Тэр нь гэхдээ нэг удаад 2 цагаар заах ч юм уу. Яасан миний хүү? Яасан миний хүү? Юу ярьчлаа. Сайн байна уу? За тэгэхээр босын явдал ярих гэж байна. Нөгөө англи дээр суурилсан багшийн ажил гэж бол байдаг. Тэр нь гэхдээ нэг удаад 2 цагаар заах ч юм айгу бага цагаар байдаг болохоор бас жоохон хүндрэлтэй юм шиг бол санагдаад байдаг. Гэхдээ мэдээж бол англи ашигласан ажлууд бол байгаа.
Америкийн хувьд болохоор зэрэг эрэгтэйчүүд нь болохоор зэрэг урт хугацаанд амьдрах гэж байгаа хүмүүс нөө трак том машинууд бол барьдаг. Сүшиннийг бол угаасаа бадцсан, салаануудыг ч гэсэн эмэгтэйчүүд нэг бадцсан тийм байт юм лээ. Тэгэхээр би хоёр богино хугацаанд бол тэнд гялс учраа болоод гялс мөнгө болоод ингээд явах гэсэн учраас тэр трак энэ бол сурах хугацаа бол байхгүй. Тэгэхээр залуу шууд зөөгчөө хийгээд би шууд салгаанд нь гэхдээ би хүмүүс бодож сурч байгаа байхгүй. Тэр тухай гэхдээ би дараа гоё ярина. Гэх мэтчлэн ингээд ажилдаг байсан. Тэгэхээр бол айгу зовхгүйгээр айгу бас ямар нэгэн тэтгэлэг байхгүй ч гэсэн ингээд хилээ сайжруулахад бол айгуу гой боломжтойсан. Нэг юм нь болохоор зэрэг Америкийн талаар ярихтаа болохоор зэрэг би ерөөсөө тэр тэнд их сургуулийн амьдрал яг кампусын амьдрал эд ботсон юм руу ерөөсөө ороогүй. Нөгөө нэг хэлний сургууль гэдэг чинь дандаа гадаадууд хэдийгээр багш нь тийм нейтив хүмүүс байгаа ч гэсэн дандаа ингээд гадныхантай хайрцаад ингээд байжсэн учраас яг тэр соёл руу бол орж амжаагүй учраас яг тэр өнцгөр бодол ярьж байгаа. Гэр бүлэрээ амьдрах талаар бол ярихад болохоор зэрэг Японд цэцэрлэгийн жишээлх юм бол 6 сараас эхлээд одоо төрснөөс хойш 6 сарын дараа цэцэрлэгт бүртгүүлээд хэрвээ тэмцчих юм бол ажилдаа буцаж орох хэрэгтэй гэдэг юм уу да би тэгж ойлгосон. Тэгээд оюутан бол үнэгүй хэрвээ ажилтдаг бол сарын 1 ман гэдэг чи одоо 300 сая төгрөг мөн шээ Монголтай бараг адилхан тийм өргөөр цэцэрлэгт өгдөг. Тэгээд бүр надад бол ингээд нэг Японд амьдарч байгаа найз нөхөд одоо таньдаг хүмүүсийн сторийг харж байхад бол Японы цэцэрлэг бүр ямар аим лаг юм бэ гэж бол боддог. Би бол хаанч тийм цэцэрлэг харж байгаагүй. Тэр тэмдэглэж байгаа юм дэ шээсэн баасан ийм өнгөтэй баасан тэрийг нэдээгүй. За бараг л тэр хуруунд тэгж хөдөлсөн гэх нь холгүй л амар тийм дэлгэрэнгүй бичээ явуулсан. Буцаад гэртээ очиод ээж аав тэрийг хідэн цагт унтсан яас ийсэн гэдгийг буцаад багшд нь ирж мэдээлэх хэрэгтэй байдаг жишээ нэ. Тэгэл хувц хонорын өдөрт хэд сайлал хэд удаа зургийг явуулаад мэдээлэл явуулаад ингээл амар супер юм бэлээ. За Америкт болохоор зэрэг бас тэнд байгаа найзуудаас асуухад одоо жишээлбэл манай нэг найз өгт family day care-ч явдаг. Тэр нь болохоор зэрэг сарын $1600 байдаг гэд итгэсэн. Тэгэхээр энд болохоор би өмнөх бас бичлэгэн дээр ивэлийн бичлэгэн дээр ярьсан байгаа. Цэцэрлэг нь болохоор зэрэг бүтэн харж өгдөг. Монгол шиг 5 өдөр ажлын 5 өдөр бүтэн харж өгдөг. 7 хоногт нэг 15 цаг буюу одоо тооцоогоор нь үзэх юм бол 2 өдөр л харж өгөл өгөн. Тэгээд тэр нь яг тийм тэгж цагаар харж хаад 10-аас 11 хоногийн төлбөр нь манай хүүхдийн жишээлбэл 920. Гэхдээ энэ жоохон үнэтэй орд юм шиг үлээ. Бусад ээж нарын ярьж байгаас бол харахад тийм байгаа. Тэгэхээр дунджаар нэг 6-700 ч юм уу тиймэрхүү бол байдаг гэсэн. За тэгээ ерөөхдөө бол ингээ юмнуудыг бол харьцуулахад бол ийм байна заяа. Анхаараарай. Улаанбаатарт хэдэн цаг болж байгааг мэдгүй ч гэсэн анхаасанд анхааралтай үзэж байгаа эрхэм хүндээ анхаасанд анхаарал тавьж яг одоо дэлгэцийн дор гарч буй улаан товчлоорыг дарсанд баярлалаа. Одоо болохоор би зүгээр яг уул усаар навж үзээд яг юу нь гоё юу нь онцгүй санагддаг талаараа жоох ярих гэж бодож байна. Жишээлх юм бол Японы хувьд ярихад хэрвээ тэнд ингээ их сургуульд орж чадах юм бол Австраличсэн тэр Америкчсэн тэр монголч ялгаагүй ингээл нөгөө зангаа цэгийн мэн рүү бүртгүүлээл юм уу те эсвэл ингээд таньдаг хүмүүсээрээ яриулаад network ашиглаж ажилд ордог штэ. Японд болохоор зэрэг 3 дугаар курсын сүүл 4 дугаар курс эхлэхэд ингээд нөгөө шүүг хацуу гэдэг ингээд улсаараа бүр ингээд системд орсон. Тэгэхээр ингээд компаниуд, сургуулиуд, оюутнууд ингээд бүгд хамтарч ажиллаад ингээд яг тэр системийнхаа дагуу ингээд ийм шинэ хүн хүлээж авах ингээд яг нэг баг сургуулийн хүүхд хүлээж авч байгаа юм шиг 4 сарын нэгэнд бүгд шинээр ажилд орно гэдэг ойлголттой. Тэгээд ингээд системээр явдаг. Тэгэхээр тэнд ингээд ажилд ороход бол надад илүү гоё боломжтой юм шиг санагддаг байсан. Гэхдээ би нөгөө нийгмийн ухааны тэгээ дараа нь угаасаа телевизэд ингээд чиглэлээ өөрчлөө явах гэж байгаа учраас би бол өөрчлөлтөөл ажиллахыг бол хүсээгүй. Гэхдээ яг тэр талаар бол илүү давуу талтай санагцсан. Японы нэг амар гоё юм ингээд бүр хаашаач явсан ямар ч юмны заавар бүр яг тэнэг хүн ч эсээ ойлгохоор юм хийгээд шиг яг тийм хийдэг. Тэгээ метро дээр хар мянган метро 2-3 минутын зайтай ингээд явж байгаа мөртлөө метроныхын систем мөртлөө маш ойлгомжтой байдаг. Энд би одоо ч гэсэн буруу ийшээ явах метроны сарлаагаа заяа. Тэр миний асуудал гэж магадгүй. Тэгээд дээрэс нь Японы нэг гоё юм болохоор хоол нь бүр үнэхээр гоё нэг 500 йен буюу нэг $5 Японд бол амар гоё эрүүл хоол идчихээн. Одоо монголоор л нөө Yoshinoya чинь фаст фуд штэ тэгсэн мөртлөө стил амар гоё эрүүл байгаа байхгүй юу. Тэгэл айгүй хөрхөн амттай юмнуудыг бол нэг 500, 600, 700 йенд бол идчихээн. Энд бол Америкт бол энд бол $6 Макдоналдс л идэх байх мэдгүй. Дор хаяж нэг $15-оос дээш ерөнхийдөө бол айгүй гайгүй юмнууд идэх бол боломжтой байдаг гэх мэтчлэн хоолны сонголт талдаа бол Япон үнэхээр гоё ороо. Нөгөө нэг ёс
ёс зүйн хувьд Япон бүр амарлаа штэ. Facebook дээр заримдаа бүр арай дэндүү зургууд яваад идэг нөгөө трейн хэрвээ хоцчих юм бол жолооч нь гарч ирснэ хүн болгон дээр очиж ясалж уучлах гэдэг ч. Тэгвэл тэр метро чи явахгүй ажил нь гүйцэтгэхгүй бүр хүмүүсийн дургу өргөт юм байгаа штэ. Заримдаа бүр нэг Япон хүнийг яг нэг зургийг жаслаад яах нь холгүй амар битцсэн байдаг. Тэр бол хэтрүүлэг аа. Гэхдээ стил ерөөхдөө бол яг тийм дүрм журамтай ёс суртахуунтай хүмүүс гэдэг нь бол надад амар таалагддаг. Нэг жоохон хэцүү ч гэх юм уу, гой ч гэх юм уу, нэг юм хүнд ерөөсөө гай болохгүй гэсэн соёлтой Япончууд. Тэр нь зарим ихэнхдээ бол гоё, гэхдээ зарим үед амар тийм олон хүн дундаагаар нэг ганцаардуулах мэдрэмжийг бол төрүүлээд байдаг. Надад Монголын юу нээр гоё санагддаг вэ гэдэг нь ингээд цонхоо ингээд байрныхаа цонхыг онгойлонгод гадаа ингээд хүүхдүүд шуугаал, орцонд шуугаал, хүмүүс хаатан цуугаал юм байдаг шүү дээ. Японд бүр ямар ч чимээ байхгүй. Тэгээд жоохон чимээ гарангууд цагдаад утчихдаг зөө. Би ажил нэмгэн хантай байшинд байна. Тэгээд амар чахаа гэж инээдэг. Йоо, тэгээд манад нэг 2 3 хүн ирээд инех юм бол миний тэр инээдэг манай тэр байрны эзэн инээ угаас үзэн яддаг байнга намайг цагдаад удаж өгдөг гэсэн ёо. Гэх мэтчлэн тиймэрхүү юм бол амар хэцүү. Тэгээ бас жоохон манайхан ч ингээл 1 2 3 уулзаал ингээл айгу татна олчдаг штэ. Тэр талдаа бол айгу тийм хичээл чармаалт хэрэгтэй. Хоёр талаас ирнэ гэсэн байхгүй. Чи ингэж хичээж явах юм бол илүү нээлттэй хүмүүстэй байх боломжтой. Тэр ч утгаараа надад бол яг тийм Япон бүр амар сайн найзууд айгу цөөхөн байдаг. Жохон тийм татгшоо төрлийн хүмүүс. Гэхдээ мэдээж бол сайн бөгөөд гоё хүмүүс их байдаг. Миний найзууд голтоо имэнэр өөнөр байдаг байгаа. Харин Америкийн хувьд надад бүр очиход л бүр яагаад би ерөөс Америк явъя гэж хэлсэн гэхээр тэр 3 дугаар курстэй хаваа явах үедээ л би oh my god ямар өөр ертөнцөө гэж бодсон заа. Тэгэл би ингээ Япон оюутнуудтай очиж байгаа хгүй. Бид нар бүр хитрхи юм ичимхий. Би ерөөсөө өөргөө тийм ямар тийм ичимхий батсан ч юм уу тэрийгээ тэр хүртэл ерөөс андаараагүй байсан. Жишээлбэл юу байсан бэ гэхээр ингээд ерөөс ингээд бүр хөл тутгаж өхөм халуун донд ингээ би макта ерөөсөө явж чадахгүй. Монголд ч тэр юунд ч чир ингээ заавал юм гараа халахсан юм хүмүүс ч явдаг болсон. Тэгснэ бид нар ингээ нэг тентхийн оюутнуудтай ингээ пари хийж байгаа байхгүй юу? Далайн ирэг дээр бич дээр пари хийж байгаа мөртлөө ингээ Япон оюутнууд болон бид нар ингээ бүр юм доктор Мартин зартин хүмүүсд хавхар джинс хүмүүснөө ингээ бүх юм ингээ нөгөөдөл чинь л ингээ нэг бахан бикини нөгөө усны утас муцсан хүмүүс хүү наашаа ороод тэр тоглын усаар байлт юм байл гэж бид нар ингээ амар инээдтэй ингээ зогсож махсаад тэр талаараа шаал өөр ертөнцөөс учраас надад илүү тийм би гоё тийм чөлөөтэй баймаар санагдсан гэх юм уу. Ямар ч Америк дээр тэгээ очиход бүр надад бүр амар шал өөр мэдрэмж төрсөн байхгүй. Хавай чинь тэгээд үнэн чийл газар штэ. Тэгэл за окей яг дараагийн удаа яг тэр төв рүү нь гоё очиж сурж энэ соёлоос нь мэдрүүл гоё юм байна. За одоо тэр Австралид би бол ирээд одоо 3 сар болж байгаа байхгүй. Тэгээ 3 сарын болсон хүний өнцгөөс ярихад болно штэ тий. Амар хүнтэн байна. Та нар Австрал гэхэр нэг гоё яагаад тийм далайн эргийн зураг тавиад ирсэн юм бэ гэж. Намайг 6 сар тэрхэд л амар хүнтэн би шууд күрт хөдөлтөж часна. Одоо нөгөө күртгээ тайлаагүй л 9 сар ихэд гоё нар гарна гэсэн гараагүй л байна. Чиж Монголоос ирээдтэй гэдэг энэ асуулттай хүмүүс амар олон толгорч ирсэн баха. Монголд ч паартай тэгээд ингээ гэртээ шорт подолгтой яваад байж хат ямар ч асуудалгүй идэв штэ. Тэгэхээр гадаа гарахтаа би амар дулаанаа нөөцөлсөн гараал. Тэгэл даардаггүй байхгүй. Би ерөөсөө амьдралдаа амар хөтөн голтой ортлоо даарж исэн юм болохоор зэрэг Япон, Австрал хоёрт заяа. Яагаад гэхээр нэгдсэн халаалтын систем гэж байхгүй. Эйр кондишн ингээ нүүр ингээ улаалгаад байна уу гэхээс ерөөсөө тэр хөл дулаацуулж дотор дулаацуулахгүй ганц юм татахгүй болоо. Японд болохоор зэрэг тойо гэдэг тийм керосин ингэ шатааж үлээдэг. Тэрийг насааж унтрахт байлаар бензин дандаа өнөртдөг. Тэгэхээр тэр юмд амар дургу. Тэгээ өглөөс ирэхэд ингээд өвлийн хүүтэн шин Монгол гэрт ирж байгаа юм шиг мэдрэмжтэй дандаа сэрдэг байсан. Тэр мэдрэмж энд ч ихсэн одоо байгаа. Австралийн соёл нь яг ингээд гэр бүлтэй хүний хувьд бол амар гоё юм шиг санагдаад байгаа. Ингээл дандаа гэр бүлт л ингээ зориулсан юмнууд байгаад байдаг. Тэгэхээр тэг хүүхдтэй хүний хувьд Монголд ялангуяа би тэр балансыг ерөөсөө дандаа алдагдуулдаг байсан хүний хувьд болохоор зэрэг яг тэрийг барихад бол айгу гоё юм шиг надад. Уусаа гараад хоол идэх гэсэн ч газар байхгүй. Бүх юм амар ихт хаачдаг. Дэлгүүрүүд нь бараг 6 7 гил хаачдаг зөө. Тэгснэ ресторан тэр дэлгүүрийнх ресторан 3 муугийн хаацсан. Тэгэл хоолны газар мазар 10-аас хойш ажиллаж байгаа амар цөөхөн тэр амар сүний юм лээ. Тийм учраас чи харайл гэдэг байгаа байхгүй юу? Дээрээс нь Австралиас миний төсөөснөөс илүү олон үндэсний орн байсан. Би бүр гахаад анх Сиднейд буцаж найзаас хүү Австралич таана байна гэж асуусан. Миний Монголоос ирсэн байна уу, Мороккогоос ирсэн байна уу? Энд бол төч хамаахгүй. Японд байхад бол би Монголоос ирсэн гэдэг. Чи ямар асуушаатай адилхан гэж тэрэгдэг байсан гэхгүй юу. Тэгэхээр ямар ч нэг ярих яриатай намайг амар сонирхдаг байсан байхгүй Японд хахад. Одоо энд бол намайг хинт ч бол хамаагүй байгаа. Америкч гэсэн юм бол амар
тэр нь бол ялгаагүй байсан. Ерөнхийд нь базаад хэлэхэд бол нэг юм байна. Амар 30 минут юм ярьсан. Ерөнхийд нь базаад хэлэхэд гэж. Гэтэ миний туршлагаас авч үзэхэд бол ерөнхийд юм байна. Тэгэхээр яг ямар зорилгоор гадагшаа явах гэж байгаа вэ гэдгийг шалтгаалаад юунд дуртай вэ? Чи ямар хов хүний зан чанар чи ямар зүйл татагддаг вэ гэдгээсээ шалтгаалаад улс орноо сонгуул зүгээр. Энэ хүртэл бичлэгийн манаас маш их баярлалаа. Гэхдээ штэ тийм миний дотор ингээд нэг юм амар сериосны хүн байдаг. Тэгээд бас нэг жоохон мэдрэл мотой хүн байдаг. Тэр хоёр заримдаа хамт гарч ирдэг, заримдаа ингээд нийлчилж гарч ирдэг байхгүй. Тэгэхээр миний бичлэгүүд ч гэсэн яг үндэ яг тийм байх байх гэж бодож байна. Тэгэхээр өмнөх бичлэгийг мэдрэл мотой хүн тухай бичлэгээс ээж уурсан. Тэгээд заримдаа болохоор өөрөө сурж байгаа юмнуудынхаа тухай бас ингээд хуваалцъя гэж бодож байгаа. Тэгээд бас надад энэ сошиал медиа талын ерөнхийдөө дэжгүй нэлийн хоригдлуулсан бас туршлага байгаа. Тэгэхээр тэр талаараас хуваалцсан гэж бодож байгаа. Тэгээд заримдаа жоохон өдөрсний фаны юмнууд бас хүмүүс харуулж үзэлмээр тийм хүмүүс гаж ирүүл харуулна. Тэгэхээр миний ингээд туршлагаас сонсмоор бид нэр асуумаар юм байх юм бол бичээрэй. Тэгээ өнөөдөр видеоноос шилжүүл асуух дутуу хийгээгүй ажлаагүй амжаагүй юм байх юм бол комментээр үлдээгээрэй. За тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа түр баяртай.